Hi guys, хар самрата тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За хэрвээ та энэ сувгийг анх удаага сонсож байгаа бол энэ сувгаараа би аимшигт гэмт хэрэг, колд бүлэглүүд болон хүн төрөлхтний хамгийн харанхуй түүхэдэн талаар ярьдаг. Хизээж сайхан зүйл ярьдаггүй. Хэрвээ танд ийм төрлийн контент сонирхолтой санагддаг бол subscribe дарж notification-ыг асаагаарай. За өнөөдрийн хэрэг бол 2005 онд 29 настай нэгэн эмэгтэй Аляска дахь цагдаагийн хилтэст орж ирээд эрх баригчдын өмнө урд өмнө сонсож байгаагүй хамгийн аимшигтай түүхүүдийн нэгийг ярьснаар эхэлдэг. Тэр болон түүний 14 ах эгч дүүс олон 10 жилийн турш тарих угаалтанд орж аимшигт дарамт хүчирхийлэлд өртөн өөрсдийнхөө гэрт хоригдож амьдрснаа хэлдэг. Харин энэ бүхний ард байсан хүн нь тэдний өөрсдийнх нь эцэг байсан. Хэрэгээ эхлүүлэхээс өмнө контент дээрээ лайк болон комент бичиж сувгаад дэмжээрэй. За ингээд өнөөдрийнхөө адгуусыг шүүлтээ эхлүүлье. Роберт Аллен Хейл нь 1941 оны 4 сарын 7-нд Texas мужийн Fort Worth хотод төрсэн бөгөөд ихэр хүүхэдээс нь түүний ихэр ахыг нь бол Билли гэдэг. Роберт нь Virginia Kingsbury болон Ivy Hale нарын 3 хүүгийн нэг. За Америкийн хөл бөмбөгийн түүхийг сонирхдаг хүмүүс бол Ivy Hale гэдэг нэрийг аягүй сайн мэддэг юм билээ. Даанч би одоо хөл бөмбөг сонирхдаггүй болохоор энэ нэрийг бол урд нь мэддэг байсан. За энэ аав нь бол 1939 онд Texas-ийн Christian их сургуулийн домог болсон тоглогч байсан бөгөөд 85 онд Texas-ийн спортын алдрын танхимд хүртэл багтсан ийм мундаг тоглогч байж. За ингээд 1939 онд тухайн үеийн Washington Commanders багийн эхний сонголт болж байсан ч гэсэн тэр боломжоо орхиод холбооны мөрдөх товчоо буюу FBI-д ажиллах мөрөөдлөө дагсан. Ингээд эцэст нь тэр мөрөөдлөө биелүүлээд мөрдөгч болсон бөгөөд за энэ FBI-ийн бүр хамгийн анхны дарга маш алдартай нэг мөрдөгч байдаг. Тэр нь J. Edgar Hoover-тэй бүр айгүй ойрын харилцаатай байсан юм байна. За ийм нэр хүндтэй ажилтай учраас Хийлийн гэр бүл Fort Worth-ийн хамгийн чинэлэг дүүргүүдийн нэгэнд амьдардаг байсан. Хүүхдүүд нь маш баян айлын хүүхдүүд сурдаг. Сургуулиудад явдаг байсан. За дээрэс нь энэ Ivy Hale болон Virginia хоёр нь бол маш шашинлаг, хатуу үзэлтэй хүмүүс байсан. Тэд хүүхдүүдээ тодорхой хэмжээнд бие авч явах ёстой гэж үздэг байсан ч Робертыг хянах нь бол жил ирэх тусам улам хэцүү болж эхэлсэн. Роберт ердөө 10 настай байхдаа Биллитэйгээ нийлж нэг хүүхдийг зоддог. Тэр хүүхэд ойр хавийн хүүхдүүдийг дээрлдэг байсан. За нэг өдөр Роберт Билли хоёр тэсэлгүй барьж аваад хэрсгийгээр зодсон. Тэр өдрөөс хойшоо Роберт бол за асуудлаа хүчирхийлэлээр шийдвэл үр дүн гардаг гэдгийг ойлгосон. Тэр цагаас хойшоо тэр хүүхэд нь бол Роберт болон Билли хоёрыг бол дахиж хизээж дээрлэхээгүй. Ингээд Роберт бол ууртай түрэмгий хүүхэд байсан. Өсвөр наснда боксing хичээл хүртэл авч эхэлсэн. Тэр үнэхээр хүчтэй байсан бөгөөд боксд хэрэгтэй уур хилэн түнд хангалттай байсан. Ингээд Роберт бол бүх асуудлаа хүчээр шийдэхэд улам ихээр тасаж эхэлдэг. Ах дүү нар нь бол Arlington Heights гээд ахлах сургууль сурдаг байсан. Тухайн үед энэ сургууль бол Fort Worth-ийн элит гэр бүлийн хүүхдүүдийн сургууль байсан гэдэг. Эмч, хуульч, инженер, мөрдөн байцаагч, улс төрчийн хүүхдүүд л тэнд сурдаг байсан. Роберт ахлах ангид байхдаа Caitlin Connolly гэх 15 настай охинтой танилцдаг. За бүгд л түүний KK гэж дууддаг. KK бол John Connolly-гийн охин байсан бөгөөд John Connolly дараа нь Texas мужийн захирагч болсон хүн. Тэр үедээ хуульч байсан ч гэсэн хожим John F. Kennedy-гийн буудуулсан өдөр машинд нь хамт явж байсан хүмүүсийн нэгэнд болж таардаг. Тэр өдөр өөрөө шархсан ч гэсэн амьд үлдсэн. Мөн John F. Kennedy-гийн аллагын хэрэгт баригдсан Lee Harvey Oswald хүртэл Робертийн сурдаг байсан Arlington Heights ахлах сургуульд сурч байсан бөгөөд Робертоос ердөө нэг ангийн ах байсан. Ийм хүмүүсийн хүрээлэл дунд өссөн Роберт өөрийгөө бол маш өндөр зэрэглэлийн давуу эрхтэй амьдралтай гэдгээ сайн мэддэг байсан. Үүгээрээ ч гэсэн бардамнаж амьдрч чаддаг байсан. Нэг удаа найзуудтайгаа явж байгаа цагдаа хараад би ингээ хурд хэтрүүлсэн ч торгуулах уугүй юу гэдэг дээр найзуудтайгаа мөрий тавьдаг. Яагаад тэгэхээр тэрээр агуу Ivy Hale-ийн хүү байсан. Роберт үнэхээр хурд хэтрүүлээд өнгөрөхөд цагдаа зогсоогоод үнэмлэхийг шалгаад Роберт эцгийнхээ нэрийг хэлэхэд зүгээр л анхааруулга өгөөд явуулсан. Ингээд Роберт ахлах ангид байхдаа KK-тэй үерхэж эхэлсэн. KK тухайн үед бол дөнгөж 15 настай сурагч байсан бол Роберт бол 17 настай төгсөх ангийн сурагч байсан. Удалгүй KK
16 нас хүрсний дараа жирэмсэн болсон гэдгээ мэддэг. Энэ бол 50-аад он байсан учраас маш том шуугиан болох зүйл байсан. Ялангуяа хоёр талын гэр бүл нь бол хоёулаа нэр нөлөөтэй хүмүүс байсан учраас тиймээс тэд эцэг ихтэй хилэлгүй хамтаа зугатаагаад Оклахома мужид очиж нууцаар гэрэлсэн. Тэр үед Оклахомад 16 настай хүн эцэг эхийн зөвшөөрөлгүй гэрлэж болдог байсан. За үүнийг нь Роберт яаж мэдсэн бүүмэд ямар ч байсан мэддэг байсан. Роберт KK-д Флоридад бол гайхалтай амьдрал эхлүүлнэ гэж амласан. Тэнд таньдаг хүн нь ажил өгч магадгүй гэж хэлээд хоёулаа хамтдаа хүүхдтэй өсгөн аз жаргалтай гэр бүл болно гэж KK Флорида руу явахыг ятгаж эхэлдэг. Гэхдээ KK Роберттай гэрэлснээс ердөө 44 хоногийн дараа нас орсон. Тэд уг нь бол 59 оны 3 сарын 16-нд Оклахома мужийн Ардмур хотод нууцаар гэрлээд дараа нь Флорида мужийн Талахаси хот руу шинэ амьдралаа эхлүүлэхээр явсан. Роберт завь түрээсийн газар ажилд орсон бол KK жижиг дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Тэд жижигхэн дээд давхрын орон сууцанд амьдарч эхэлсэн ч бал сарын үе нь бол маш хурдан дууссан. Роберт бол маш их хартай төрөмгийн хүн байсан болохоор гэхдээ яг юунаас болсон юм мэдгүй. Гэхдээ KK бол нэг их удаагүй Робертоос аягүй айдаг болж эхэлсэн. KK орон сууцнаасаа хит хитэн удаа зугтаж буудал түртэл нуугдсан байдаг. Гэхдээ Роберт түүнийг үргэлж аваад буцааж авчирдаг байсан. За энд бол хамгийн аимшигтай нь KK дөнгөж 16 настай дээрээс нь жирэмсэн. Тэр Роберттэй гэрэлсэндээ бол мэдээж маш их харамсаж байсан. За нэг өдөр KK нууцаар орон сууцнаасаа гараад нийтийн утас ашиглан аав руугаа залгаад хаана байгаагаа болон жирэмсэн тухайгаа хэлдэг. За түүний аав нь болохоор зүгээрээ миний охин гэртээ хүрээдэр бүгдээрээ энэ асуудлыг хамтдаа шийдэе гэж хэлсэн. Гэхдээ тэр ярианы төгсгөлд KK өөрөө буцхаасаа татгалзаад Флоридад үлдэхээр шийддэг. Ингээд удалгүй KK нас орсон. KK нас барахаас өмнөх өдөр тэд бол маш том маргалцсан. Роберт ажилдаа явсны дараа KK доод давхрын эзэн эмэгтэйн орон сууцанд очиж шүнжэнгөө нуугдсан. Тэр эмэгтэй хожим нь хэлэхдээ KK бол үнэхээр Робертоос айж байсан гэж ярьсан. Маргааш өглөө нь KK шууд цагдаагийн хилцээр очиод би Texas руу буцаж гэр бүлтэйгээ баймаар байна гэж хэлсэн байдаг. Гэхдээ цагдаа нар туслахаас өмнө эцэг ихтэй нь холбоо барихаас өмнө KK гинэт бодлоо өөрчлөөд хилцээс гараад явцсан юм байна. Ингээд ерөөсөө хитгэн цагийн дараа нас барсан. Тэр өдөр яг юу болсон талаар үнэндээ хинч мэдэхгүй. Яагаад тэгэхээр орон сууцнд зөвхөн хоёр хүн байсан. Роберт болон KK. Харин KK өгсөн учраас бидэнд үлдсэн ганцхан түүх нь бол Робертийн ярьсан хувилбар. Робертийн хэлснээр тэр гэртээ ирээд KK буудан дээр 20 калибрийн буу толгой руугаа чиглүүлсэн байдалтай сууж байсан. Тэгээд Роберт руу хараад чи надад хайргүй болсон, би ингэж амьдрч чадахгүй гэж хэлсэн гэж Роберт хэлдэг. Тэр бууг нь булаах гэж үсрэх үед KK гогтараад буу дуугарч KK толгой баруун ар хэсэгтээ буудуулсан. Хөршүүд нь чимээ сонсоод цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирэхэд KK амьд байсан ч гэсэн маш хүнд байдалтай байсан. Түргэн тусламжаар эмнэлэг рүү авч явсан ч гэсэн харамсалтай нь замдаа нас барсан. Цагдаа нарыг ирэхэд Роберт бол маш их сандарсан байдалтай байсан. Ярианыхаа дундуур хоёр давхрын цонхоор үсрэх гэж оролцсон болохоор бүр эмчнэр түүнд тайвшруулах эм хүртэл өгсөн гэж ярьсан. Тэр үнэхээр гашуудж байгаа нөхөр шиг харагдаж байсан ч гэсэн түүний ярьсан түүхэнд бол олон эргэлзээтэй зүйл байсан. Нэгдүгээр KK гэрлэхээс өмнө маш хөвгөлтэй нийтэж охин байсан. Хоёрдугаард тэр гэртээ буцах бүрэн боломжтой байсан. Эцэг ихэн жирэмсний талаар мэдсэн, гэрэлснийг нь ч мэдсэн, гэртээ хүрээд ирээ гэж аргадаж зөвшөөрсөн. Тэгтэл яагаад 16 настай жирэмсэн охин өөрийгөө болон хүүхдээ алхаар шийдсэн. За мөн ийм урт буу ашиглаж амиа хорлох нь бол маш эвгүй арга мэт санагддаг. KK гохонд хүрэхийн тулд маш эвгүй байрлал авах хэрэгтэй байсан гэж хүмүүс ярьдаг. Түүнээс гадна KK-ийн хурууны хээ бол буун дээр огт олдоогүй. Шүүх эмнэлгийн шалгалт явагдахад Роберт өөрийн түүхээ яриад гашуудж байгаа нөхрийн дүрийг бол маш сайн бүтээдэг. Мөн дээрэс нь худал илрүүлэх шалгалт хүртэл өгөөд ямар ч асуудалгүй тэнцсэн. Мөн түүний аав IB Hale нь Флорида руу ирж байцаалт болон хэрэгтэй холбоотой олон зүйл дээр оролцсон гэдэг. Тэгээд Роберт эцэст нь суллагдсан. Ингээд KK-ийн үхлийг осол эсвэл амиа хорлолт байж болзошгүй гэж дүгнэж бичсэн байсан. Гэхдээ Роберт Форт Worth руу буцаж ирэхэд хүмүүс бол аль хэдийнэ түүний талаар яриад эхэлсэн байсан. Дээрээс нь олон хүн түүний түүхэнд итгээгүй. Хамгийн сэжигтэй зүйл нь KK нас барсны дараах 7 хоногудад Роберт 2 удаа
талаахаасаар буцаж очиж KK-ийг эмнэлэг рүү авч явсан түргэн тусламжийн жолоочтой уулзсан байдаг. Хүмүүсийн асуудал бол яагаад түргэн тусламжийн жолоочтой 2 удаа уулзах хэрэгтэй байсан? KK үхэхээс өмнө ямар нэгэн зүйл хэлсэн эсхийг мэдэх гэж оролцсон уу гэж хүмүүс гайхдаг. Олон хүн Роберт Хил бол тэр өдөр эхнэрээ алсан гэж итгэдэг. Ялангуяа дараа нь түүний жинхэнэ төрх ил болоход хүмүүс бол угаасаа л KK-ийг алдсан байсан штэ гэж ярьдаг. Гэсэн ч Роберт бол тухайн үедээ амьдралаа үргэлжлүүлдэг Arlington Heights ахлах сургууль руу буцаж очиж чадалгүй ерөнхий боловсролын шалгалт өгөөд дараа нь Texas Christian их сургуульд элсэн орсон. Гэхдээ их сургууль нь бол түүнд тохироогүй. Ингээд удалгүй сургуулаа орхидог. Дараагийн хэдэн жилийг Роберт улс даяар тэнүүжилж өнгөрөөдөг. Тэр үед Америкт хүчтэй дэлгэрч байсан хиппи хөдөлгөөнд бүрэн автсан бөгөөд нэг цуглаанаас нөгөө цуглаан руу явж маш их харт амхийг хэрэглэдэг байсан. За энэ хиппи гэдэг нь юу гэхээр 60-аас 70-аад оны үед үүссэн соёлын хөдөлгөөний хүмүүсийг хэлдэг. Уг нь бол өөрсдийгөө инх тайвны хөдөлгөөний залуус гэж нэрлэдэг ч гэсэн ихэнхдээ бол харт амхиг татаж мансуурсан ямар нэг зүйл баригдахгүй гэд амьдралаас ерөнхийдөө бол тасарсан иймэрхүү хүмүүс байдаг. Роберт бол LSD гэдэг харт амхийг байнга хэрэглэдэг байсан. Чөлөөт хайрын амьдралаар амьдарч олон эмэгтэйтэй унтдаг байсан. Робертийн нэг охины ярьснаар бол тэр энэ үед сатаныг шүтдэг байсан бөгөөд бүр Чарльз Маншинтай ижил хүрээлэлд явдаг байсан гэх цуу яриа хүртэл байдаг. Тэр тэнүүжилж явах хугацаанд 2 өөр эмэгтэйгээс дор хаяж 3 хүүхэдтэй болсон ч гэсэн тэдэнтэйгээ бол огт холбоотой байгаагүй. Роберт 33 настай Мохаве цөлийн голд байдаг нэг коммунд очсон бөгөөд тэндээс түүний 15 хүүхдийн их болох охинтой танилцсан. Охин гэж онцолж хэлж байгаа нь бол учиртай. Яагаад тэгэхээр тэр дөнгөж 16 настай байсан. За харин Роберт бол энэ үед 33 настай байсан. Түүний нэрийг Karina Rose Bressler гэдэг байсан бөгөөд Роберт түүнийг Country Rose гэж дууддаг байсан. Rose бол Hollywood-ийн жүжигчин Betty Bressler буюу хожим Betty Freeman нэрээрээ танигдсан эмэгтэйгийн охин байсан. За түүний аав нь бол Dan Bressler гэдэг зурагчин байсан. Rose дөнгөж 3 настай байхад эцэг эх нь салсан бөгөөд тэр ихэнхдээ эмээгээрээ өсгүүлсэн. Харин өсвөр насндаа ээж дээрээ очиж амьдрах болсон ч гэсэн тэр үед ээж нь дахин гэрэлсэн байсан. За ингээд ээжийнх нь тэр үед амьдарч байсан Beverly Hills-ийн тэр амьдралд бол өөрийгөө огт тохирохгүй мэтээр мэдэрдэг байсан. Тиймээс тэр гэрээсээ зутаагаад хиппи хөдөлгөөнд нэгдээд Мохаве цөл дээрх тэр коммунд очсон. За яг тэр коммунд дээрээ Роберттой танилцсан. Роберт бол Розыг өөрөөсөө 17 насаар дүү маш туршлагагүй гэдгийг ашиглан бараг шууд тархийг нь ухааж эхэлдэг. Тэр Розоос бол 2 дахин ах хүн байсан. Rose болон Роберт нар тэр үедээ бол хууль ёсоор гэрлээгүй ч гэсэн нэрээ албан ёсоор сольсон. Роберт өөрийгөө Firefly буюу галт хорхой, харин Rose өөрийгөө Sunlight Sunstar буюу нарны гэрэл, нарны од гэж нэрлсэн. За тэгээд өөрсдөө ийм нэр өгж байгаа хүмүүс бол ямар хүмүүс гэдг нь тодорхой харагдчих байгаа болоо да. За гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь байсан. Дараагийн олон жилийн турш тарих угаалт, хүчирхийлэл, аимшигт амьдрал нь үргэлжилнэ. Роберт бол маш олон зан чанарын асуудалтай хүн байсан ч гэсэн хамгийн аюултай зүйл нь бол тэр өөрийгөө дэлхийн хамгийн чухал хүн гэж боддог байсанд оршдог. Тэр бол жинхэнэ нарциссист. Тэр бол өөрийгөө хаан мэд авч явж эргэн тойрныхоо хүмүүсийг бол өөрийн хаан тулсын ядуу болоочиг хардаг байсан. Rose бол маш залуу, маш эмзэг байсан учраас Роберт чиг хүний нөлөөнд амархан орсон. Тэр Робертыг удирдахч өөрийн эзэн мэд хардаг болсон. Роберт бол мэдээж байнга бэлгийн харьцаа шаарддаг байсан. Үргэлж Rose төрч мэдээж Rose бол үүнээс зүхтааж чаддаг байсан. Rose өөрөө хүсгүй байсан ч гэсэн үгүй гэж хэлж чаддаггүй байсан болохоор Роберт бол хүссэн бүхнээ хийдэг байсан. За бүр Роберт бол Rose-ийг өөр эрчүүдтэй болон өөр эмэгтэйчүүдтэй хүртэл унтуулж эхэлсэн. Роберт хүмүүсийг хүсээгүй зүйлээ хийхэд итүүлэхтэй маш сайн хүн байсан. Тэр өрөөг бүхэлд нь удирч чаддаг, яриаг бүрэн атгах чаддаг нэгэн байсан. За яг л нөгөө нэг ихэнх калтын удирдагчдын адил сэтгэл татах чадвар, хүчтэй нөлөөлөх авьяас байсан. За үүнийгээ бол хүмүүсийг ашиглахын тулд яг яаж хэрэглэхээ сайн мэддэг байсан. 74 оны 1 сарын 23-нд Роберт болон Rose хоёрын анхны хүүхэд
төрсөн. Роберт бол энэ коммунуудаар тэнүүчилж явах хугацаанд их баригч хийдэг болсон. За хин нэгэн төрөх үед хүмүүс Робертыг дууддаг байсан юм байна. Тиймээс Rose бол төрөх үед тэд бол ямар нэгэн эмнэлэг яваагүй. Rose коммун дээрээ Робертыг их баригчаар оролцуулад ингээд тэд анхны хүүхдээ төрүүлсэн. Тийм хамгийн сэжигийн юм төрсний дараа Роберт одоо тэр хүүхдийнхаа хүүгийн судсыг нь шүдэрээ мэрж тасалсан гэдэм байлээ. Мэдээж ингээд коммент төрсөн ямар нэгэн эмнэлэгтэр очиагүй хүүхдийнхаа жингж мэдхгүй. За ийм болохоор хэд хоногийн дараа Роберт болон Rose хоёр хүүхдээ хүнсний дэлгүүр рүү авч очоод ногоо жинлдэг жижигхэн жим байдэн штэ тий. Тэрэн дээр тавиад жингийг үдсэн. За тэгээд охиноо хин гэж нэрлсэн гэж Butterfly Sunstar. Ирвэхэ нарны од. Хожим нь бол нэрийг нь Elizabeth болгосон дараа нь дахиж өөрчлөөд Alicia гэж нэрлсэн. За Алиша бол энэ хэрэгт маш чухал хүн. Яагаад тэгэхээр Роберт амьдралдаа хамгийн их тарчилгаж, хамгийн их хүчирхийл үйлцсэн хүн нь Алиша байсан. Робертийн Алишад хийсэн зүйлс бол үнэхээр аимшигтай. Гэхдээ эцэст нь Робертийн сүрлийг авчирсан хүнч гэсэн Алиша болдог. Харамсалтай нь тэр өдөр ирэхэд бол 30 жил шаардлагатай болсон. Алиша төрснөөс хойш ойролцоогоор 18 сарын дараа Жозеф гэдэг хүүтэй болсон. Яг үүнээс хойшоо Робертийн хяналт хүчирхийлэл улам аимшигтай болж Rose болон хүүхдүүдээ бүрэн захирч эхэлдэг. За Rose бол тэр үед бол зүгээр баг Робертод үйлчлэхийн тулд л амьдарч байсан. Үүн дээр нэмээд хэлэхэд тэд бол маш ядуу, өөрийн гэсэн гэр оронгүй зүгээр л ингээд коммуны хооронд амьдардаг байсан ийм хүмүүс. За ядууга мэдхгүй ээж Роберт бол маш их хар тамхи хэрэгэлдэг. За дээрээс нь маш их арх уудаг байсан. Нэг орой Роберт болон Rose хүүхдүүдтэйгээ галын дэргэд бүгдээрээ нүцгэн сууж байсан гэдэг. Rose Josephийг хөхүүлж байхад Робертаа маргалдаг. За ингээд Роберт уурлаад шатаж байсан нүүрсийг Rose руу шийдсэн. Rose хүүхдэд твэрч байсан бөгөөд Алиша бол яг хажууд нь сууж исэн. Нэг халуун нүүрс Алишагийн хөл дээр нь ундаг. За тэр соргин нь бол өнөөдрийг хүртэл Алишагийн хөлн дээр байдаг. За мэдгүй яасан байгаа энэ амьдралаасаа залхсан юм уу? Роберт ихэр ах Билли дээрээ очихоор шийдэг. Билли бол Робертоос тэс өөр амьдрал сонгосон хүн. Тэр их сургуулаа төгсөж малын эмч болсон бөгөөд Fort Worth орчимд маш амжилттай өөрийн гэсэн эмнэлэгтэй байсан. Мөн эхнэр хүүхдүүдтэйгээ сайхан том байшинд амьдардаг. Роберт ахтайгаа олон жил уулзаагүй байсан болохоор гэр бүлээ аваад Texas руу явдаг. За тэднийг очих үед Билли тэднийг Нэм гарагийн сүмдээ хамт явахыг урьдаг. Тэгээд тэр ганцхан сүмийн мөргөл бол Робертийн амьдралыг бүхэлд нь өөрчилдөг. Хамгийн харамсалтай нь хамгийн муу талаараа Роберт сүмд сууж номлогчийн айлыг сонсож байхдаа бараг ховстуулсан мэт болсон. Тэр маш их сэтгэл хөдлөж бүр уйлж эхэлсэн. Тэгээд мөргөлийн үеэр номлогч аврагдахыг хүссэн хүмүүс урагшаа гараад ирээрэй гэж хэлэхэд Роберт огт хэрэгэлзээгүйгээр сүмийн урд гарч очоод аврагдахыг хүсэж байгаагаа хэлсэн. Тэр өдрөөс хойш Роберт Бурхны үг болон Байблийн талаар мэдэж болох бүхнийг судлахад бүрэн автдаг. Тэр Байблийг мөр мөрөөр нь уншиж хэсэг бүрийг өөрийнхөө рүү тайлбарлаж эхэлсэн. Ингээд тэр шашны бүлэглэлийн удирдагч болох замдаа ингэж орсон. Мэдээж тэр өөрийн гэр бүлээч гэсэн энэ Христийн шашин, Бурхан, Байблд хит автсан амьдрал руу чирсэн. Роберт шашинтай болсныхаа дараа өмнө нь амьдарч байсан хамтын суйрангууд руу дахин явж хүмүүст номлож Христийн шашинд оруулахыг оролдож эхэлдэг. Гэр бүлээ дагуулад янз бүрийн коммунуудаар яваад Байбл болон Бурханы тухай ярьж хүмүүст номлодог болсон. Тэгээд бүр зарим хүмүүсийг өөрийн талд оруулж багахан дагагчтай болж эхэлдэг. Роберт бол маш хурдан туйлширсан нэгэн болж хувирсан. Тэр өөрийн гэр бүл болон дагагчдаа бид нар нийгмээс бүрэн тасрах хэрэгтэй. Бид тусгаар газар амьдрах ёстой. Бид гаднах ертөнцийг муу зүйлсээс хол байх ёстой гэж ярьж эхэлсэн. Тэр өөрийн хүмүүсийг гаднах ертөнцөөс салгаж цэвэр амьдрал бий болгохыг хүсдэг. Тэгээд нэг өдөр Нью Мексико мужийн нэг газрын харгалзагчаар ажиллах ажлын зар олж харсан. Тэр газар Нью Мексико мужийн хадад улсын дунд Мора гэдэг газарт байрладаг байсан бөгөөд өвөл болохоор бүрэн цасан дараадаг ийм газар байсан. Өвөл болсон үед тэр газар руу бол оржиж болохгүй, гаржиж болохгүй болдог байсан учраас харгалзагчаар ажиллах хүн гаднах ертөнцөөс бүрэн таслагдахад бэлэн байх шаардлагатай ийм ажил байсан. Мэдээж энэ бол Робертийн яг хүсэж байсан зүйл нь. Түүний гэр бүлд төгс тохирох ажил.
Ингээд Роберт Роуз болон түүний хоёр хүүхэд Алишия болон Жозеф за дээрээс нь Робертын өөртөө татсан хідэн дагагч нийлээд Нью Мексикогийн хадад улс дахь тэр газар руу нүүдэг. Хожим нь тэд тэр газрын эзэн нь Жак Николсон гэдгийг мэддэг. Жак Николсон гэхээр зарим хүмүүс маань мэдж байгаа болоо гэж бодож байна. Миний хамгийн дуртай кино нь бол Shining гэдэг киноны жүжигчин бас Joker-ийн дүрийг бүтээсэн. За сүүлийн үеийн кино гэх юм бол нөгөө Адам Sandler-тай хамт Anger Management дээр тоглосон. Тэрийгээр нь орчин үеийн хүмүүс маань мэдэх бах. Энэ алдартай жүжигчин одоо энэ Робертийн ажиллах гэж байгаа газрынх нь эзэн нэсэн. За мэдээж бол Жак Николсон өөрөө тэр газараа амьдардаггүй байсан учраас газраа харж хандах хүн хэрэгтэй байсан. Ингээд Роберт болон түүний гэр бүл энэ ажлыг авсан. Энэ нь бол зүгээр л газар байсан. Ингээд тэд газар дээрээ суурьшиж эхэлсэн. Устаа болохын тулд худаг ухаж, маш бүдүүлэг муу хийцтэй жижиг барилгууд босгодог. Тэдгээр нь бараг дулаалгагүй байсан бөгөөд Робертын дагагчид тэнд нь амьдардаг байсан. Харин Роберт болон түүний гэр бүл үндсэн байшинд амьдардаг байсан. Гэхдээ тэр үндсэн байшин нь ч гэсэн айгүй жижигхэн модон байшин. Удалгүй өвөл ойртож эхлэхэд Робертын дагагчид за энэ ёстой болохгүй санаа байсан юм на бид нэр ийм аимшигтай өвөлд огт бэлдээгүй гэж үзээд зарим нь бол явж эхэлдэг. За Роберт бол үүнд ерөөсөө дургуйцаагүй. Яагаад тэгэхээр түүнд хамгийн чухал зүйл нь бол Роузер аль болох олон хүүхэд төрүүлэх байсан. Тэр бол яг л хуучны хүмүүс шиг амьдрахыг хүсдэг байсан. Өөрийн хоолоо өөрөө тарьж, өөрийн малтай байж хамгийн чухал нь гэр бүлээ бусад хүмүүсээс бүрэн нуухыг хүсдэг байсан. Тэгээд яг л тэгж амьдардаг. Тэд бол Нью Мексикогийн энэ хатан дундаа бол 20 жилийн турш тусгаарлагдан амьдарсан бөгөөд жил өнгөрөх тусам улам олон хүүхэд төрүүлсээр байсан. Роуз бараг 30 жилийн турш 2 жил тутамд нэг хүүхэд төрүүлсэн. Энэ бүх хүүхэд болон Роуз өөрөө Робертын зодуурын бай, тоглоомын хүүхэлдээ барьцааны хүмүүс нь болсон. Тэдний амьдардаг байсан тэр байшин 400 квадрат фут чүрэхгүй ийм жижигхэн байшин байсан. Өөрөөр хэлбэл үнэхээр давчуу жижигхэн орон зай. Тэнд урсдаг ус байгаагүй, цахилгаан байгаагүй. Байшин дотор бол ердөө 2хан ор, жижиг галтогоо, ажлын ширээ бас зуухтай жижигхэн зочны өрөөл байсан. За мэдээж тэгээд ариун цэврийн өрөө байгаагүй, гадаа жорлон хүртэл байгаагүй. Роберт хуучин аяллаа машины жижигхэн суултуур олж ирээд зочны өрөөнд өөрийнх нь суудаг ганцхан сандлын яг хажууд нь тавьдаг. Тэгээд бүгд тэнд хүн бүхний нүдэн дээр бийцдэг байсан. За мэдээж ариун цэврийн цаасны талаар бол бүр яриад ч хэрэггүй. Түүний оронд хуучин Путуалк зэрэг даавуу ашигладаг. Тэгээд бүгдээрээ нэг даавууг бөөндөө хэрэлдэг байсан. За мэдээж тэр жижиг суултур бол өдөржин маш хурдан дүүрдэг байсан. Яагаад тэгэхээр байшин дотор тийм олон хүн амьдарч байгаа учраас. Тэгээд Роберт тэр баас шээсээ гаргаж асгаад буцааж оруулдаг байсан ч энэ үед 6 настай байсан Алишия охины үүрэг болж эхэлсэн. 6 настай хүүхэд баас шээсийг гадаа гарч асгаж цэвэрлдэг байсан. За тэгээ Робертын дүрмийн дагуу гэр бүл зурагт үздэггүй, мэдээж зурагт байгаагүй, хүүхдүүд нь сургуульд явдаггүй. Роберт болон Роуз өөрсдөө гэрээр хичээлдэг заасан ч мэдээж үндэ юу заадаг байсан нь бол тодорхойгүй. Хүүхдүүд нь уншиж бичих зүгээр л энгийн тоог хүртэл мэддэггүй байсан. Тэдний хичээл гэдэг нь бол зөвхөн амьд үлдэх аргыг заадаг байсан. Гал түлэх, цэвэр ус гаргах, хандгай буг өвчих зэрэг зүйлийг заадаг байсан. За зарим хүүхдүүд түүний дотор Алишия бол жоохон уншиж сурсан нь зөвхөн Роберттай хамт Байбл уншдаг байсантай холбоотой. Гэхдээ тэд уншиж бичиж чөлөөтэй чаддаггүй. Роберт бол байшинд зөвхөн 2 номыг зөвшөөрдөг байсан. За нэг нь бол Байбл, нөгөөх нь болохоор 1600 онд Джон Баньяны бичсэн Мөргөлчийн аялал гэсэн нэртэй ном байсан. Роберт бас бүгдийг нь өөрийгөө Папа гэж дуудахыг шаарддаг байсан. Яагаад гэхээр Жисус өөрийн эцгийг ингэж дууддаг байсан гэж хүүхдүүдтэй хэлсэн. Тиймээс хүмүүс түүнийг Папа Пилгрим гэж мэддэг болсон. Хүүхдүүд бол бараг бүх ажлыг нь хийдэг байсан. Мал хариулна, цэвэрлэн, хоол хийн. Гэхдээ бүх ажлаа дуусгах хүртлээр хоол идэх ямар ч ирэхгүй. Харин ажил хийхээсээ өмнө Робертын номлолыг сууж сонсох ёстой. Тэр Байбл уншиж хэдэн цагаар ярьдаг байсан. Тэр хооронд Робертэд өглөөний хоолыг өгнө. Тэр том тавхтай өндөг, бейкон зэрэг сайхан хоол идэж суухад хүүхдүүд нь бол өлсөөд хүлд орон сууж
номдлыг нь сонсдог байсан. Мэдээж хүүхдүүд идэж болохгүй зүгээр л Робертийн хоол идэхийг харж суудаг. Тэгээд Роберт эцэст нь дуусмагц хүүхдүүд ажиллаа хийж эхлэх эрхтэй болдог. Ямаагаа уул руу гаргах, үнээ саах, өндөг түүх, ногооны талбай арчлах зэргүүд ажлуудыг хідэн цагаар үргэлжлүүлэн хийдэг. Заримдаа бүр харанхуй болтол ажилдаг байсан ч хүүхдүүд хоол идэггүй хിവэрэ байдаг. Ямар нэгэн юм замдаа авч явдаггүй. Ажил дуусны дараа хүүхдүүд туйлдаж ядарсан байдалтай гэртээ орж ирээд хоолны ширээн зуун. Гэхдээ Роберт хоолоо амсах хүртэл тэдний хинэн ч идэж болохгүй. Тиймээс бүгдээрээ тав руугаа ширтээд маш их өлсөн ч гэсэн Роберт эхэлж идэхийг хүлээдэг байсан. Заримдаа хүүхдүүд бол хоол идэж амжилгүй ширээн дээрээ унтаад өгдөг. Алиша тэднийг сэрэх гэж оролдог байсан. Яагаад тэгэхээр унтчихвал маргааш орой хүртэл дахиж хоол идэх боломжгүй болно гэж айдаг байсан байгаа. Хүүхдүүд бол 3-аас 4 хоногт нэг удаа усанд орох эрхтэй байсан. За харин Роберт бол өөрөө халуун усанд орох маш дуртай байсан. Хүүхдүүд түүний ванч гэжтэй одоо тэр юу байсан юм байгаа. Ус дүүргээд доор нь гал түлж усыг нь халаадаг. Тэгээд Роберт хідэн цагаар тухлан хөвдөг байсан бол хүүхдүүд бохир чигээрээ үлддэг. За тэгээ мэдээж хүүхдүүд нь ямар усанд ордог байх нь вэ? Робертийн орсон хэртэй усанд хүүхдүүд нь араасаа тэр усанд ордог байсан. Тэд бүр хувцааж тайлж болохгүй хувцтайгаа усанд орох ёстой байсан. Яагаад тэгэхээр Роберт тэдэнд нүцгэн бие харах нь нүгэл гэж заадаг байсан. Түүнийхээр бол бусдын нүцгэн биеийг харагч нүгэл, өөрийнхөө нүцгэн биеийг харагч нүгэл байсан болохоор гэр бүлийнх нь бүгд хувцтайгаа усанд ордог байсан. Роберт өдөр бүрийн номлолын үеэр хүүхдүүдийн нэг нь анхааралгүй байна гэж бодвол түүнийг зогсоогоод дөнгөж хэлсэн үгээ яг давтахыг шаарддаг байсан. Хэрвээ хүүхэд Робертийн хэлснийг өвгчлэн давтаж чадахгүй бол аимшигтай зодуулдаг. Роберт хүүхдүүдэд байнга зоддог арьсан бүс, урт арьсан ташуур ашигладаг байснаас гадна хүүхдүүдээр өөрсдөр нь модны мөчөр түлгээд тэр мөчрөөрөө буцаагаад хүүхдүүдийг зоддог байсан. Заримдаа Роберт бол нэг гартаа Байбл барьж уншаад нөгөө гараараа хүүхдүүдэд зоддог байсан. Зодуулж дууссаны дараа хүүхдүүд түүнийг засаж хүмүүжүүлсэнд баярлалаа гэж хэлэх ёстой байсан. Яагаад тэгэхээр Роберт бол энэ бүхнийг хүчирхийлэл биш, засал гэж нэрлэдэг. Хүүхдүүд бол юунаас ч болж зодуулна. Жишээ нь үнээ сааж байхад үнээ сүйтэй хувин гүшгэлөө дасгачихвал хүүхдүүд гэрлүүгээ буцаж очихоосоо айдаг байсан. Тэд гэрлүүгээ уйлсаар алхдаг. Яагаад тэгэхээр Роберт тэднийг аимшигтай зодно гэдгийг мэддэг. Жил өнгөрөх тусам Роберт шашиндаа улам туйлширч өөрийн гэсэн шашны гаж ойлголтыг бий болгосон. Эцэст нь тэр гэр бүлдээ өөрийгөө бурхантай шууд холбоотой гэж итгүүлдэг. Тэр өөрийгөө бурхан түүнтэй ярьдаг. Бурхан түүнд түүний замыг зааж өгдөг гэж ярьдаг байсан. Мөн хүүхдүүдээ за намайг эсэргүүцэж ивэл та нар бурхныг эсэргүүцэж байна л гэсэн үг. Харин бурхныг эсэргүүцвэл та нар мөнхийн тамд шатна гэж айлгадаг. Түүний эхнэр Роуз ч гэсэн өөрөө бас энэ хүчирхийллийн хохирогч байсан. Тэр хүүхдүүдээ Робертд сэтгэл санаа болон бие махбодоо сүйтгэлж байгааг өдөр болгон хардаг байсан ч гэсэн өөрийгөө юу ч хийж чадахгүй бүрэн хүчин мөхс мэт мэдэрдэг байсан. Роберт хүүхдүүдэд зөвхөн зоддоггүй, сэтгэл зүйн хувьд ч айлгаж тарчлагдаг байсан. Хүүхдүүдэд мэдээж ямар ч найз нөхөд байгаагүй. Тэд бүрэн тусгаарлагдсан амьдарч сургуульд явдаггүй байсан болохоор бие биенээсээ өөр хинтэй ч харьцдаггүй байсан. Тэдэнд байсан ганцхан найз нь бол Mountain гэдэг асар том ийм гоё дүлгөөхөн нохой байсан. Mountain бол хүүхдүүдийн араас үргэлж дагаж тэднийг өөр дээрээ авирч тоглуулах, хамт гүүх, тэврүүлэх дуртай байсан. Ийм болохоор хүүхдүүдийн хувьд бол тэр зүгээр нэг нохой биш, гэр бүлийн гишүүн хамгийн сайн найз нь байсан. Гэтэ нэг өдөр Mountain өгөхөд хүүхдүүд бол мэдээж сэтгэл санааны гүн хүнд байдалд ордог. Харин Роберт тэднийг тайвшруулахын оронд Mountain-ы цогцыг модноос дүүжилж өвчөөд арьсаар нь дээврийн өрөөндөө хивсгийсэн. Тэгээд хүүхдүүд буруу зүйл хийх болгондоо Mountain-ы арьсан дээр сууж шийтгүүлэх ёстой болсон. Алиша за 7 юм уу 8 настай байхдаа ямар нэг зүйлээс болж шийтгүүлээд дээврийн өрөөнд 7 хоногоос илүү хугацаагаар хоригддаг. Тэр үхсэн нохооныхоо арьсан дээр хөвтөж хондог байсан бөгөөд тэр хугацаанд бол бараг хоолч өгдөггүй байсан юм байна. Ээж нь хаяа жаахан ус хоолны үлдэгдэл авчирж өгдөг байсан. Тэрнээс өөрөөр бол юу ч байгаагүй. Тэрч байтугай Алиша доод давхрын жижиг суултуурыг ашиглах эрхгүй байсан. Түүнд төмөр хувин өгөөд бие засах бүртээ ааваасаа зөвшөөрөл асуух ёстой болгосон. Харин зөвшөөрөл асуух болгонд Роберт дээврийн өрөөрөө гарч ирээд түүнийг зоддог. Тиймээс Алиша бие засах хэрэгтэй болсон ч гэсэн аль удаан тэсхийг оролдог байсан. Яагаад тэгэхээр бие засахаасаа өмнө заавал тарчлана гэдгээ мэддэг байсан болохоор.
Алишаг эцэст нь гаргаж ирсэн ганц шалтгаан нь Роберт хүүхэд хамгааллын байгууллагад хэн нэгэн мэдэгдсэн байж магадгүй гэж айсантай холбоотой байсан. За Роберт бас дээрээс нь хүүхдүүддээ тоглоомнууд нь бол чөтгөр шингэсэн муу зүйл гэж хэлдэг байсан болохоор бүх хүүхдээрээ тоглоомоо цуглуулад өөрсдөр нь устгуулсан. Алишад ганцхан Бэри гэдэг хүүхэлтэй байсан. За тэгээ мэдээж тэр хүүхэлтэндээ маш их хайртай хаач явсан авч явж тэврээд унтдаг байсан байгаа. Гэхдээ Роберт Алишад энэ хүүхэлдэнд чөтгөр шингэсэн муу зүйл гэж байнга хэлдэг болсон. Бага насны хүүхдэд энэ нь аимшигтай зүйл байсан нь мэдээж ойлгомжтой. Эцэст нь Роберт Алишагаар тэр хүүхэлдэйг нь хаяулдаг. Түүний амьдралд байсан ганц тайвшруулдаг зүйл нь тэр хүүхэлдэй байсан ч гэсэн Алиша зөвхөн хаяхаас гадна түүнд харамсаж байгаадаа хүртэл өөрийгөө буруутай мэдрэх болсон. Яагаад тэгэхээр Роберт хэрвээ тэр хүүхэлдэй муу зүйл юм бол чи яагаад түүнд тэгж хайртай байгаа юм бэ гэж тархийг нь угаадаг. Роберт мөн хүүхдүүдтэй дүр эсгэж тоглох нь хориотой гэж хэлдэг байсан. Түүнийхээр бол дүрд орж тоглох нь бол ил бишэд эсвэл ямар нэгэн нүгэлтэй холбоотой зүйл байсан. Ийм учраас хүүхдүүдийг дахиж хизээж тэгж тоглож байгааг нь харахыг хүсэхгүй байгаагаа байнга хэлдэг байсан. За мэдээж энэ нь бол хүүхдүүдийн хувьд бол ямар хэцүү байсан тодорхой. Яагаад тэгэхээр тэдэнд зурагт байгаагүй, компьютер байгаагүй. За бүр дээрээс нь одоо бүр тоглоомчгүй болчлоо. Тиймээс тэдний хийдэг ганц зүйл нь бол дүрд орж тоглох байсан. Бүх хүүхдүүд маш хүчтэй төсөөлөн бодох чадвартай болсон байсан бөгөөд энэ нь бол тэдэнд үлдсэн цорын ганц зүхтаж чадах тэр орон зайн байсан. Тэдний амьдрал бол ердөө л ажил хийх, Робертийн Байбл уншихыг сонсох, аавынхаа хэрэгцээ бүрийг хангах зүйл нь л болж хувирсан. Хаяа гэр бүл хот руу орж хэрэгтэй зүйлсээ авах шаардлагатай болдог байсан ч хүүхдүүд ааваасаа зөвшөөрөл авахгүйгээр хинтээж ярьж болдоггүй. Тэдний хөдөлгөөн бүрийг Роберт хяндаг байсан бөгөөд жил өнгөрөх тусам зодуур нь бүрэл хэрцгий болж исэн. Роберт хүүхдүүдээ модон банзаар, ташуураар, нударгаараа хүртэл заддаг байсан. Роберт ч бас өмнө бокс эдрээр хичээлдэг бас болоогүй жоохон хүчтэй. Тиймээс мэдээж тэр зодуурууд нь бол харгисал байсан бах. Заримдаа Роберт маш их уурлуул хүүхдүүдээ гадаа түгжиж цасан дээр унтуулдаг байсан. За мөн гэр бүлээсээ хөөн гэж айлгадаг байсан бөгөөд тэр үед хүүхдүүд өөрсдийгөө дэлхий дээрх цорын ганц жинхэнэ Христийн шашинтнууд гэд итгэсэн байсан учраас гэр бүлээсээ хөөгдөл Деважинд хизээж орж чадахгүй гэж айдаг байсан юм байна. За гэхдээ хамгийн аимшигтай зүйлс бол үүнээс хойш эхэлдэг. Алиша 19 настай болох үед Роберт түүнийг өөрийнхөө хоёр дахь эхнэр болохоор шийдсэн. Тэр Алишаг өөртөөгөө хамт ваннд орохыг албадаж, бэлгийн хүчирхийлэл үлдэж эхэлсэн. За удалгүй энэ нь байнгын хүчин болон хувирсан. Роберт Алишад дотор хувцсгүй унтаж Роуз унтал намайг хүлээ гэж тушаадаг. Дараа нь Алишаг хүчинддэг байсан. За мэдээж Алиша эсэргүүцэтгэл байсан байж таараа. Роберт юу гэж хэлдэг байсан гэхээр чи бурхны хүслийн эсрэг явж гин, тиймээс тамд чатна гэж айлгадаг байсан. Мөн хэрвээ Робертийн хүссэнд бууж өгөхгүй бол Деважинд хизээж орж чадахгүй гэж хэлдэг байсан. Роберт Алишаг машинтай хамт явахыг албадаж замдаа машин дотор хүртэл хүчинддэг байсан. Алиша мөн ээж аав хоёртойгоо нэг орон дээр унтдаг байсан. Роберт дунд нь хэвдэж Алиша нэг талд нь, Роуз нөгөө талд нь унтдаг. Тэгээд Роберт Алишад энэ Роуз бол хөвгшөрсөн муухай болсон. Би түүнд татагтаа болцсон гэж хэлдэг байсан. За тэгээд Роузыг жирэмслүүлж гэр бүлээ улам томруулахын тулд Алиша өөрийнх нь сэрлийг хөдөлгөж байх хэрэгтэй гэж ярьдаг байсан. Тиймээс Роберт эхлээд охиндоо бэлгийн хүчирхийлэл үүлдээд дур ханалтынхаа өмнөх хүртэл түүнийг ашиглачаад дараа нь Роуз руу эргээд Роузийн дотор яадаг байсан байгаа. Алиша уйлаад би ийм зүйл хийхийг хүсэхгүй байна гэж хэлэхэд Роберт чи надад Роузтай унтаж хүүхэдтэй болоход туслах ёстой. Хэрвээ чи туслахгүй бол хүүхдүүд төрөхгүй. Тэгэхээр чи хүүхдүүдийг алж байгаатай адил гэж тархийг нь угааж хэлсэн. Роуз бас энэ бүхнийг үзэн яддаг байсан. Тэр үүнд бол огт зүгээр хандаагүйч Робертийн бүрэн хяналтанд орсон байсан учраас бүрэн ялагдсан мэд юу ч хийж чадахгүй мэд болцсон байсан. Роберт бүр хүүхдүүддээ Алишаг шин ээж чинь гэж хэлдэг бөгөөд түүнийг ээж гэж дуудахыг хүртэл шаарддаг болсон. За энэ бүхнээс нь болоод Алиша болон Роуз хоёрын харилцаа бараг сүрсэн. Тэдний дунд маш эвгүй, ойлгомжгүй хүндий байдал бий болсон. 90-ад оны сүүл үеэр Роберт гэр бүлээ Аляска муж руу нүүлгэхээр шийдсэн. Учир нь Аляска бол бүрэн тусгаарлагдаж амьдрах боломжтой сүүлчийн хил гэж тэр үзэж байсан. Тэр үед Нью Мексико дахь газрынх нь ойролцоо хүмүүс улам ойрхон байшин барьж эхэлсэн бөгөөд энэ нь тэдний гэр бүлийг хүмүүс илүү анзаарах
болсон гэсэн үг. За мэдээж шинэ хуршууд нь бол эдний гэр бүлээс сэжигтэй шинжүүдийг анзаарч эхэлсэн. Бүр нөгөө жүжигчин Jack Nicholson захиа бичээд эдний гэр бүлийг газраас нь хөөж гаргах хүсэлт гаргана гэж хүртэл ярьсан. Гэхдээ тэрнээс өмнө Роберт гэр бүлээ аваад Аляска руу нүүдэг. Нью Мексикогоос Аляска хүртэл маш урт зам байсан учраас энэ аялал бол хэдэн өдөр үргэлжилсэн. Машин нь ч гэсэн байн эвдэрдэг байсан болохоор аялал бол улам удааширсан. Замдаа Роберт угаалгын газруудаар зогсож мөнгө хийж усанд ордог ийм шүршүүрүүдийг ашигладаг байсан. За мэдээж тэр шүршүүрүүд дотор Алишаг нууцаар хүчиндэж зоддог байсан. Тэд нэр угаалгын газрын зогсоол дээр ирэхэд Роберт бүгдэнд нь хандаад бүгдээрээ машиндаа байж бай гэж хэлэнгүүтээ Алиша руу чи надад тусал гэж хэлээд дагуулад ордог байсан. Тэгээд шүршүүр дотор Алишаг аимшигтайгаар хүчиндэг байсан бөгөөд энэ явдал бол аяллаа турш олон удаа өдөрт хэдэн удаа үргэлжилсэн. Нэг удаа бүр Роберт шүршүүр дотор ороод Алишаг хүчтэй зодсон болохоор Алиша бүр ухаан алдаж унсан. Эдний гэр бүл Аляскад очсныхоо дараа хид хідэн газар амьдарч байгаад эцэст нь нэг National Park-ийн хөндөй дотор хуучин кампыг олсон. Тэд шинэ гэрээ Hillbilly Heaven буюу Hillbilly-гийн Diwajin гэж нэрлсэн. За энэ газар бол нөгөө New Mexico-д байснаасаа ч илүү тусгаарлагдмал газар байсан. Тэдний амьдардаг байсан газар нь бол Маккарти гэх жижигхэн тосгоноос ойролцоогоор 15 милийн зайтай. Эхэндээ бол мэдээж Маккартигийн орчин суугчид эдний гэр бүлд дуртай байсан. Тэд бол гаднаасаа аз жаргалтай, жаахан итгээд хэрнээ маш шашинлаг, хуучны маягаар амьдардаг гэр бүл шиг харагддаг байсан юм байна. Мөн хүүхдүүдийнх нь ихэнх нь хөгжмийн зэмсэг тоглодог байсан. Тэд бүр өөрсдийн жижиг гэр бүлийн хамтагтай байсан бөгөөд каунтри маягийн дуунууд тоглодог байсан юм байна. Роберт хүүхдүүдээрээ тосгоны хүмүүс зориулаад тоглоулдаг байсан. За мэдээж хүмүүс бол үүнд нь дуртай байсан. Робертийн гэр бүл Маккартигийн хүмүүст маш сайхан анхны сэтгэл төрүүлсэн. Гэхдээ удалгүй бүх зүйл өөрчлөгдсөн. Ингээд Hillbilly Heaven руу нүүсний дараа хүчирхийлэл зогсоогүй, харин ч улам аимшигтай болсон. Яагаад тэгэхээр тэд одоо бүр ч илүү нийгмээс тусгаарлагдсан. Гадны хүмүүс бол Робертийн хүүхдүүдээр үлдээдэг хөхрөлт шарахыг харах магадлал улам багассан гэсэн үг. Хэрвээ тосгоны хүмүүс хүүхдүүдийн биеийн дээр шарахыг харсан ч гэсэн энэ хүүхдүүд зэрлэг байгальд амьдардаг, хүнд ажил хийдэг болохоор л ингэж байгаа байх гэж боддог байсан байгаа. Тэдгээр хүүхдүүдийг ааваараа өдөр бүр тарчилгаж зодуулж байдгийг нь хинч мэддэггүй байсан. 2003 оны хавар Роберт үндэсний цэцэрлэгт хүрээлэн доторх моддыг бульдозероор түрж эхэлсэн. За учир нь тэр болон түүний гэр бүлийнх нь хот руу орох замаа илүү амар болгохыг хүссэн. Гэхдээ Роберт бол хинээс зөвшөөрөл аваагүй, зүгээр л бульдозер авчираад моддыг нурааж эхэлсэн гэдэг. За удалгүй энэ тухай бол парк рейнжерүүд мэдэж маш их уурладаг. Ингээд газрын эрхийн том маргаан эхэлдэг. Яагаад тэгэхээр одоо эн чинь нөгөө National Park-д одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн эн чинь улсын хяналтанд ор байдаг. Гэтэл энэ хүн бол өөрсдөө тэндээ амьдарч байгаа. Тэгчингүүтээ ингээд газрыг нь сүйтгэж эхэлж байгаа. Энэ газрын маргаанаас болоод энэ хэрэг бол зөвхөн Америкийн хэвлэлд ч биш, олон улсын мэдээнд хүртэл гардаг. Яагаад тэгэхээр хүмүүс эдний гэр бүл болон тэдний одоо энэ хуучин маягийн амьдралд нь маш их татагдсан. Тэд цахилгаангүй шахуу амьдардаг. Тог гаргагч, ашигладагч гэсэн жинхэнэ цахилгааны систем байгаагүй, урсдаг ус байгаагүй. Үндэсний асар том ой дотор дэлхийн хамгийн хатуу ширүүн орчны нэгэнд амьдарч байглаасаа хоолоо олдог. Дээрээс нь 15 хүүхэдтэй том гэр бүл байсан нь хүмүүсийн сонирхлыг татаж эхэлсэн. За ингээд Papa Pilgrim гэж танигдсан энэ хүний гэр бүл яг ямар хүмүүс вэ гэдгийг бүгд л мэдхийг хүсэж эхэлдэг. За ингээд барыг хизээж зочин ирдэггүй байсан тэр Маккарти тосгонд гэнэт CNN, BBC-гийн сэтгүүлчид хүртэлж Papa Pilgrim болон түүний гэр бүлийн талаар сурвалжилж эхэлсэн. Хамгийн сонирхолтой нь Роберт өөрөө сэтгүүлчидтэй ярилцлага өгдөг байсан. Хүүхдүүдтэй зурагт бол муу зүйл, гадны хүмүүс бол муу хүмүүс гэж байнга хэлдэг мөртлөө өөрөө анхаарлын төвд байх дуртай учраас ярилцлага өгөхдөө дуртай байсан. Хүмүүс энэ гэр бүлийг бол яг л 1800-аад оны Аляскагийн аслагдсан зэрлэг нутаг дээр амьдарч байгаа мэт сонирхон хардаг байсан. Гаднаасаа тэд маш өвөрмөц, хүчирхэг, байгальд дасан зогтсон гэр бүл шиг харагддаг байсан. Гэхдээ үндэ бол тэр хүүхдүүд өдөр бүр там шиг амьдралыг туулж исэн.
Тэр үед Роберт бага насны хүүхдүүдээ ч гэсэн аимшигтайгаар хүчирхийлдэг болсон 15 хүүхдийн хамгийн бага нь Jonathan гэдэг хүү жаахан байсан бөгөөд Роберт тэр хүүхдийг бүр 2-3 настай байх үеэс нь л тарчилгаж ихэлсэн. Хэрвээ Jonathan уйлвал Роберт хамрыг нь чимхээд амийг нь гараараа таглаад амьсгалах боломжгүй болгодог байсан. Ингээд Jonathan нүрээрээ хөөхөрч ухаан алдах хүртэл нь тэрийгэ тавьдаггүй байсан байгаа. Бусад хүүхдүүд мэдээж энэ бүхнийг хараад айж сандарч бараг галзуурах шахдаг байсан. Тэгээд Роберт Jonathan-ыг хүчирхийлдэг байдлаа бусад хүүхдүүдийг айлгах хэрэгсэл болгож ашигладаг байсан. Хэрвээ бусад хүүхдүүд дуулуургүй байвал Jonathan-ыг тэдний өмнө амьсгал боож ухаан алдуулдаг байсан. Мөн Jonathan их уйлвал түүнийг цасан дээр гадаа шидээд өшөглөөд нудардаг байсан. Тэр хүүхэд бол тэр үед бол дөнгөжөл 2-3 настай байсан. Гэхдээ 2005 онд Робертийн бүтээсэн тэр гаж ертөнц нурж эхэлсэн бүх зүйл Роберт Алишад амьдралдаа хамгийн аимшигтай зодорыг өгснөөр эхэлдэг. Тэр үед Алиша 29 настай байсан бөгөөд 10 жилийн турш бараг өдөр болгон бэлгийн хүчирхийлэлд өртөж эхэлсэн. Тэр бие махбод сэтгэл санааны хувьд бүрэн туйлдсан байсан. За энэ үед бол Роберт юу гэж ярьдаг байсан гэхээр одоо надад Rose биш Алиша надад хүүхэд төрүүлнэ гэж ярьж эхэлсэн. Энэ нь Алишагийн хувьд бол тэсэж болох хамгийн эцсийн цэг нь болсон тэр аавынхаа хүүхдийг төрүүлнэ гэх бодлыг төвчж чадаагүй. Тэр үед Робертийн гэр бүл өөр нэг том гэр бүлтэй танилцдаг. Тэднийг Buckingham-ын гэр бүл гэдэг байсан бөгөөд ойролцоох өөр тосгонд амьдардаг байсан. Робертийн хүүхдүүд Buckingham-ын аав эхнэр хүүхдүүдээ яаж харьцаж байгааг хараад цочирдсан. Яагаад тэгэхээр энэ нь Робертийн харьцаанаас бүр тэс өөр байсан. Ингээд зарим хүүхдүүд Робертийн олон жилийн турш ярьсан зүйлсэд эргэлзэж эхэлдэг. Харин Алиша бол бүр аль эртнээс дотроо эргэлздэг байсан. Тэр аав нь яагаад өөрт нь бэлгийн хүчирхийлэл үйлдэлийг хизээч бүрэн ойлгож байгаагүй Робертийн бурхан ингэж хүсэж байна гэсэн тайлбарт бол хизээч бүрэн итгэж чадаагүй дотроо бодоод явдаг байсан юм байна. Нэг өдөр Роберт Алишаг гэр бүлийнхэн хаяа ашигладаг жижигхэн кабин руу авч явдаг. Тэгээд тэр кабин дотор Алишаг дахин хүчинсэн. Роберт тэр үед дижитал камер олж аваад Алишагийн нүцгэн зураг бичлэг хийдэг болсон. Түүгээрээ янз бүрийн бэлгийн үйлдэл хийлгэж зураг авч бүр нүцгэн бүжиглэхийг нь хүртэл бичлэг хийдэг болсон байна. Тэр өдөр Алиша эцэст нь аавдаа ингэж хэлдэг. Бурхан яагаад биднийг ийм харилцаатай байхыг хүснэ гэж би таны эхнэр биш, би таны охин. Энэ буруу юм шиг санагдчихээн. Бурхан ийм зүйл хүсэхгүй байх ёстой гэж хэлсэн. За Роберт бол энийг сонсоод галзуурцсан. Тэр Алишаг нүүр, толгой, хүзүү, мөр, цээж байж болох бүхэл газарт аимшигтай зодсон бөгөөд Алиша тэр өдөр бол өөрийгөө үнэхээр үхэх юм байна л гэж бодсон. Эцэст нь Алиша ухаан алдсан бөгөөд сэрэгт нь Роберт түүнийг дахин хүчиндэж байсан. Тэгээ хүчиндэж дуусаад Алишаг босгоод өөрийнхөө өмнө бүжиглэхийг албатан бичлэг хийсэн. Роберт Алишаг ийм аимшигтай зодсон болохоор бараг царай нь бол танигдахын аргагүй болцсон байсан. Тэд Алишаг хүмүүсээс нуухын тулд тэр кабин дотор 3 өдөр болсон. Гэхдээ Алиша эцэст нь Робертыг ятгаж гэрлүүгээ буцаж очсон. Гэхдээ Роберт бол түүнд цаны маск өмсүүлсэн. Яагаад тэгэхээр ээж дүүнэр нь түүний нүрийг хараад юу болсныг мэдчихвээ гэж айсан байгаа. Гэтэл гэртээ ирмэгц одоо ах эгч дүүнэр нь маска тайлгаж шаардсан. Алиша маска тоолоход бүгд цочирддаг. Тэр хідэн өдөр Алиша болон Роберт хоёр кабинд байх хооронд гэр бүлийн бусад хүмүүс хоорондоо ярилцаж эхэлдэг. Алишад олон жил үргэлжилсэн бэлгийн хүчирхийлэл Роберт улам хүчирхийлэлтэй болж байгаа тухай хоорондоо анх удаага ингэж ярилцсан юм байна. Роберт үргэлж хүчирхийлэлтэй хүн байсан ч гэсэн одоо бүр хэн нэгнийг алчих хэмжээнд хүрсэн гэж тэд бодож эхэлсэн. Тэд Роберттой нүүр тулаад чиний хийж байгаа зүйл буруу, энэ бол нүгэл чи хүүхдүүдэд хийж байгаа зогсоох ёстой гэж хэлдэг. За мэдээж Роберт бол үүнийг тайван хүлээж аваагүй. Тэр нэг хүүгээ нүүрлүүн зогсон бөгөөд үүний дараа ах нар нь шөнөөр зүхтах төлөвлөгөө гаргасан. Тэгээд яг үүнийгээ дагаж биелүүлсэн. 5 хүү зугтсны дараа гэр доторх байдал бүрч аимшигтай болсон. Роберт улам солиорч хүчирхийлэл болон гаж шашны үзэлдээ бүрэн автсан. Энэ үед Алиша одоо л зугтахгүй бол би үхэх юм байна гэдгийг ойлгодог. 2005 оны 3 сарын 1 өдөр Роберт цахилгаан үсгүрийн түлш авах гэж хот орчоод ирээгээд явдаг.
Алиша бол энэ бол зүхтах боломж гэдгийг ойлгоод 16 настай дүү Жерусалемтайгаа хамт хоол хүнс болон хэрэгтэй зүйлсээ цуглуулад гэр бүлийнхээ нэг цасны мотоцикл унаж зүхтдаг. Гэхдээ асуудал нь бол Hillbilly Heaven руу орж гарах ганцхан зам байсан явдлаа. Роберт яг тэр замаар буцаж ирнэ гэдгийг тэд мэдэж байсан учраас жаахан явсныхаа дараа замаас гараад голын ойролцоох налуу ирэг дээр цасны мотоциклоо цагаан даавуугаар бүтээдэг. Дараа нь өөрсдөө ч гэсэн цагаан даавуугаар хучигдаж цастай ижил өнгөтэй болж нуугдсан. Тэд хүлдэх шахам хүйтэнд хөвтөж аавынхаа цасны мотоцикл өнгөрөх чимээг хүлээдэг. Эцэст нь Робертийн явж өнгөрөх дууг сонсоод тэд шууд хөдөлсөн. Яагаад тэгэхээр Роберт гэртээ ормогцоо охтыг алга болсон гэдгийг мэдэх байсан. Удалгүй тэд утас олоод өмнө нь зүхтсан ах нарынхаа нэг рүү залгаад бид нэр зүхтчихлаа ирээд аваарай гэж хэлдэг. Гэхдээ төлөвлөгөө будилж ах нар нь тэр хавар хайсан ч гэсэн тэднийг олж чадаагүй. Ингээд Алиша болон Жерусалем хоёр хасах 20 хэмийн хүүтэнд 4-5 хоног зэрлэг байгаль амьд үлдэхээс өөр аргагүй болсон. Тэд нэг модны доор хорогдож уух усны оронд цас идэж боргоцоон самар жимс хатаасан усан үзэм зэрэг олдсон зүйлсээр амиа зогоож исэн. Тэд модны доор нуугдаж байхдаа Робертийн цасны мотоциклийн дуу өдөр шөнөгүй сонсдог байсан. Роберт тэднийг хаасаагүй хайж байсан нь тодорхой. Эцэст нь ах дүү нар нь тэднийг олдог. Алиша болон Жерусалем хоёр дараа нь Бакенхамын гэр бүл дээр очиж амьдарсан. Тэнд хэдэн сар болсны дараа Алиша эцэст нь болсон гэж шийдээд эрх баригчдад очиж бүх үнийг хэлэхэр болсон. Миний бодлоор энэ яагаад ингэж ах дүү нар нь ч гэсэн өмнө бөөнөрөө зүхтчаад тэгээд Алиша ч гэсэн зүхчингуудаа шууд цагдаа дээр очиагүй болоо гэдэг аюу сонин санагдсан. За ингээд тэд нэр цагдаа дээр очиод бүх зүйлийг ярьдаг. Эрх баригчид Алишагийн ярьсан аимшигтай зүйлсэд бараг итгэж чадахгүй байсан. Дараа нь Алишаг тангарагтны шүүхийн өмнө түүхээ дахин ярихыг шаарддаг. Алиша хожим нь би бараг бүх хугацаанд толгоогоо доош хариулж ярьсан. Харин дуусны дараа толгоогоо өргөхөд өрөөнд дотор байсан бүх хүн уйлж байсан гэж хэлдэг. Алиша дараа нь өөрийгөө болон Жерусалемыг зүхтсны дараа Роберт 2 настай Джонасныг бараг үхтлэн зодсон гэдгийг мэддэг. Энэ удаа Роуз Робертыг зогсоож чадсан бөгөөд магадгүй Джонасны амийг аварсан юм байна. Роуз бүр Робертод чи явах хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд ингээд Роберт үнэхээр яваад өгдөг. Тэр үед бол Роберт бүх зүйл бүтлгүүдэж байгааг ойлгосон. Хүүхдүүд нь зүхтсан, өөрийнх нь хяналт алдагдж байсан, өөрийгөө эзэн, бурхан бүхний төв гэж боддог байсан. Тэр гаж ертөнц нь дуусаж байсан. Тангарагтны шүүх эцэст нь Робертыг бэлгийн хүчээр хийлэл, хүн хулгайлах, цусан төрлийн бэлгийн харьцаа зэрэг 30 хүнд гэмт хэрэгт буруутгахаар шийддэг. Гэхдээ Роберт хаана байгааг хинч мэдэхгүй байсан болохоор Аляска даяар 2-7 хоногийн турш маш том 90 хайх ажиллагаа явагдсан. Эцэст нь Папа Пилгрим олдож баривчлагддаг. Роберт прокурортой тохиролцож бүх хэрэгт бурууга хүлээдэг. Тэгээ энэ ямар хэрэг авсан гэж 2007 оны 11-р сард түүнд 14 жилийн хорхял оноосон. Ял сонсох үеэр гэр бүлийнхэн нь анх удаа Роберттой нүүр тулан ярьж түүний тэдний амьдралд үлдээсэн аимшигтай нөлөөг хэлж чадсан. Амьдралдаа анх удаа тэд дуугарч чадсан. Бага хүүхдүүд хүртэл аавдаа зориулж хохирлын мэдүүлгийг уншсан. Түүний нэг хүүхэд гаднаасаа бид энгийн бүр сэтгэл татам гэр бүл шиг харагддаг байсан. Гэхдээ хаалттай хаалганы цаан байнгын дайн өрнөдөг байсан гэж хэлсэн. Мөн ээж нь хэлэхдээ 30 жилийн турш би болон хүүхдүүд маань бие махбод сэтгэл санаагаар тарчилсан гэж ярьдаг. Бага хүүхдүүдийн нэгэн захидалдаа би гаднаасаа хатуу харагдагдсан дотроо маш эмзэг. Таны хийсэн зүйлсээс бол би дотроо айгүй их шархалсан гэж бичсэн. Роберт бол 30 зүйл ангаар маргаангүй мэдүүлэг өгсөн бөгөөд үүнд бэлгийн хүчээр хилэл, цусан төрлийн бэлгийн харилцаа, хүн хулгайлах, албадлах зэрэг хэрэгүүд багтсан. Нэг охин нь хэлэхдээ би багада таны хийж байгаа зүйл буруу гэдгийг мэддэггүй байсан. Та үргэлж бүх зүйл зөв гэж хэлдэг байсан. Харин одоо таны надтай өмнөдгүй хөвтөж намайг тэрвэрдэг байсан нь буруу гэдгийг ойлгосон. Та ийм зүйл хийсэнд би үнэхээр ууралж байна. Та Есүсээс уучлал гуйна гэж найдаж байна. Би түүнээс өөрийгөө уучлахыг гуйсан, тэр намайг уучлсан гэж хэлдэг. Олон жилийн турш нуугдаж байсан бүх нууц тэр өдөр ил болдог. Харин Роберт өөрөө ярих ээлж ирэхэд хідэн цагаар ярьж бараг бүх амьдралынхаа түүхийг өгүүлсэн ч
нэг ч удаа хариуцлага хүлээгээгүй. Тэр юу ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд бүр хүүхдүүдээ алдагдчих байгаагүй гэж үгүйсгсэн. Роберт шоронд ороод анхны эрүүл мэндийн үзлэгт ороход эмчнэр түүний бие маш муу байгааг олж мэддэг. Тэдний гэр бүл бараг эмнэлэг явдаггүй байсан учраас Роберт хүнд хэлбэрийн чихрийн шижинтэй болсон байсан бөгөөд хөлөнд нь олон бүлэн үүссэн байсан. За энэ бүхэн бол олон жил эмчлүүлээгүйтэй холбоотой. Эмчнэр Робертод бол ойролцоогоор 6 сар амьдрах хугацаа үлдсэн гэж хэлдэг. Ингээд Роберт Аллен Хилл 2008 оны 120 ялан нэхэлснээс ердөө 8 сарын дараа нас барсан. Хамгийн том охин Элизабет нь нэрээ содод Элишаба болгоцсон байгаа. За тэгээд тэр аавынхаа хүчирхийллээс хэрхэн зугцсан тухайга Out of Wilderness нэртэй дурсамжийн ном болгон бичсэн. Харамсалтай нь 2024 онд маш хурдан хүндэрдэг эдгэршгүй тархины хорт хавдраар онцлогдсон байна. Тэрээр үлдсэн амьдралаа 2 хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэхэд зориулж байгаа юм байна. Бусад ах дүү нарын хувьд бол тэд Аляскагийн зэрлэг байгалаас зугтаж аавыгаа хүчин цусан төрлийн бэлгийн харилцааны хэрэгээр шоронд орсны дараа Бакингhamын гэр бүлд бол очиж амьдарсан. Энэ гэр бүл тэднийг хамгаалж хэвийн амьдрал дасгад нь тусалсан. Олон там хүүхдүүд нь одоо гэр бүлтэй болсон бөгөөд зарим нь бүр Бакингhamын гэр бүлтэй хүртэл гэрэлсэн байна. За тэдний нэг хүү Жозеф Хейл нь бол орон нутагтаа амжилттай контрактор буюу барилгын ажил хариуцдаг юм байна. Харин Жоб Хейл нь гадаа үйл ажиллагаа явуулдаг Христийн шашны сургалт хүмүүжлийн байгууллага ажилуулдаг юм байна. За энэ хэрэг бол мэдээж аимшигтай. Гэхдээ хамгийн аимшигтай хэсэг нь бол Роберт Аллен Хилл бол харамхуй гудамжинд өссөн хүн байгаагүй. Тэр бол баян нэр хүндтэй гэр бүл төрсөн аав нь алдартай тамирчин, бүр FBI-гийн мөрдөгч байсан. Тэдний гэр бүл бол гаднаасаа төгс Америк гэр бүл шиг харагддаг. Гэхдээ яг тэр айлаас энэ Papa Pilgrim гэх мангас төрсөн. За энэ хэрэг бол нэг зүйлийг надад маш их тод харуулж байгаа юм шиг санагддаг. Хүн ямар гэр бүлээс гаралтай, хэрэг мөнгөтэй, эсвэл гаднаасаа ямар сайхан цэвэр цэмцгэр харагддаг нь бол дотор нь ямар хүн байгааг огт хэлдэггүй. Роберт бол эцэстээ өөрийн гэсэн хаант улсыг байгуулсан, өөрийгөө бурхны дуу хоолой гэж итгүүлж эхнэр хүүхдүүдэд айдас дунд амьдруулсан. Тэр бол хүүхдүүдийнхээ бүх ертөнц нь болсон. Айдсан ч өөрөө, аврал нь ч өөрөө. Гэхдээ эцэст нь түүний худал ертөнц нуурж унсан. За ингээд та нар минь өнөөдрийнхөө шүүлтийг хийгээд өөрсдийнхөө бодлыг үлдээгээрэй. Өнөөдрийнхөө дугаараар надтай хамт байсан та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.